Хай, хүү цэцэрлэгт нь хүргэж өгье. Хүүгийн цэцэрлэг дараа 7 хоногт эцэгхийн хуралтай гэсэн. Гэтэ яг дараа 7 хоногт гэдэг чинь бит 3 энд байхгүй Монгол руугаа амархаар явна. Тэгэхээр би өнөөдөр багштай нь уулзах цаг авцсан. Азар нөгөө хурал нь ингээд эцэг эхчүүд бөөнөр нь хуралддаг хурал биш, яг нэг нэгээрээ ганцаарч уулздаг. Нөгөө хичээлийн үр дүнгийн хурал ахгүй юу? Тийм болохоор өнөөдөр ирээд уулзаарай гэсэн. Ер нь хятад цэцэрлэгийн багш нар хүүхдэд тавих анхаарал сайтай. Тэгээд эцэг эхийн оролцоог маш их шаарддаг. Ер нь бол баг өдөр болгон л цэцэрлэгээ тараад ингээ гэртээ харсныхаа дараа өдөр сурсан юмнуудаа эцэг эхтэй уншиж өгөх. Тэгээд түүгээрээ бичлэг хийгээд тэгээд ангийнхаа групп чат дээр хийж өдөр болгон оноо цуглуулдаг нэг тийм эцэг эхийн оролцоог бол багшийн зүгээс цэцэрлэгийн зүгээс бүр амар их шаарддаг. Надаа анхандаа тэрэн жоох төвхтэй санагдаад идэгсэн байхгүй юу? Өдөржингөө хүүхэд ингээд цэцэрлэг дээр одоо сурах юмаа сурчаа. Тэгээд гэртээ нэг аав ичдэг өнгөрөх цагаа яагаад дахиж ингээд заавал хичээл ном хийх ёстой ингэж бодогдоод идэгсэн. Одоо бол бас ерөнхийдөө нийгмийн ингээд ойлгоод эн чинь ингээд амьдраад тахлаар бас жоох ойлгодог болчдөг. Тэхээс өөр аргагүй юм шиг санагддیں۔ Хятадд хүн амуулантай тэгээд улс төрийн бүр ингээд улс нь тэргүүлэх улс болох асар том амбицтай ийм оронд ч өрсөлдөө маш их байдаг. Тийм болохоор ер нь хүүхдээ бүр цэцэрлэгийн наснаас нь тэрнээс өмнө бүр жоохноос нь эхлээл ингээл өдөр болгон сургалт амжаанд явуулах нэг тийм нийгмийн өрсөлдөөнд багаас нь бэлдээ сургачдیں۔ Тэр нь хаяндаа төвхтэй ч гэсэн тэгээ одоо явах тий. Одоо жишээлхэхэд одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд гэдэг чинь 3-6 настай хүүхдүүд хятадд бол ер нь нэг айлт хөвчлэн нэг л хүүхдээ тий. Хэдийгээр хятад олон хүүхдтэй болох бодлогоор ингээд маш их дэмжижээч гэсэн бас хараахан нийгмийн дарамтнаас болоод айл болгон тийм олон хүүхдтэй байдгүй л дээ, их хөвчлэн нэг л үү. Тэгэд одоо хятад эмэгтэйчүүд за дундаж төрөх хүүхэд төрүүлэх насыг 30 гэдэг жиг байхгүй юу? Тэгэхээр одоо хүүгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд бол ер нь 80-аас 90 оны эцэг эхүүд байгаа байхгүй юу? Би бол бараг залуудаа орчдیں۔ Тэгэхээр 80-аад оны эцэг эхчүүдийн боловсролын төвшин эцэг эхээсээ авсан ойлголт зэрэг бүх зүйлээрээ хүүхдүүддээ зааж сургахад гологдохоор төвшөнд болцдог байхгүй юу? Ер нь яг хятадын хөгжил бүр ингээд анзаарах туйц болсон гэдэг хугацаа нь болохоор 2005-аас хойшоо үе гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ялцчгүй хөгжлийн хувьд бас ингээд нэлээд том шилжилтийг давж явж байгаа юм орон болохоор одоо ингээд эцэг эхчүүд ингээд өөрсдийнхөө хуучин арга барилаар одоогийн хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэх нь бурууч гэж тэ өөртөө бүр чадахчгүй гэдгийг ойлгодог болохоор хийж чадах юм нь зөвхөн мөнгө олж хүүхдүүдэд одоо албан ёсны академик сургалтанд сургах нь өөрсдийнхөө үүрэг гэж боддог. Тэгээд тэр хэрээрээ бас хүүхдээсээ маш өндөр хүлээлт хүлээж идэг. Тийм болохоор хүүхдэд бас айгүй багаас нь маш өндөр дарамт ирсэн байдیں۔ Багш нарын хувьд бас муу адил одоо 20 жилийн дараах иргэдийг бэлдэж байгаа гэдэг утгаараа арга зүйн муу маш шинжлэх ухаанч тэгээ дээрээс нь жоохон нягт чангатуу байна гэж хардаг. Гэхдээ чанга гэдэг нь зөвхөн хичээлийн үйл явцад болохоос биш хүүхдтэй харьцах харьцаанд ерөөсөө чанга гэдгүй л дээ. Харилцах харилцаанд харин бүр эсрэхээр хайгу зөөлөн сул байх шиг санагдтiin. Гэхдээ манай гэр бүлийн хувьд бол бид хүүхдээ заавал ингээл энтхэн хүүхдүүдтэй адилхан болохгүй л өрсөлдүүлээл байгаад их бас шаардлагагүй л дээ. Хүүгийн маань хувьд бол ер нь генээсээ бол тийм үү монголчууд зан ааштай, жоохон дураараа хүүхдэрээ зан ааштай. Гэхдээ өнөөдөр багш нь хурлын үеэр надтай энэ талаар ярьсан. Ер нь хятад хүүхдүүд багаасаа нэг нийгэмдээ зохицоод дүрм журмыг аюу сайн ойлгоцсон байдаг. Тийм болохоор багш хичээлийн үеэр хичээл зааж байх үед аюу сайн ойлгоод ингэж байж идэг гэдэг чиг байхгүй дөнгөж юм жоохон хүүхдүүдийг заа. Тэгэд манай хүүхд болохоор жоохон сонирхол нь хүрэхээр л ингэж хичээлдээ анхаарчаад бус үеэр өөр хүүхдүүдийг үүмүүлэх, багшаасаа элдв янзын асуулт асуух зэргээр ингэж юусоо хичээлээ анхаарал нь төвлөрдөггүй. Тэгэд хичээлийг нэг чухал гэж юусоо үздэггүй. Тэгэд багшийнхаа ярьсан юмыг ингэж тоглоом болгоод шоолоод идэг гэж байгаа байхгүй юу? Тэгэд багш нь энэ наснд ингээд одоо хэд дураараа өөрийнхөө байгаад байж болохгүй олонхын жишгийг дагаад ингээд суралцахад анхаарах ёстой энэ төр гэж ярьж илээ.
Ер нь өрсөлдөө эхэлж байгаа шүү л гэсэн. За бай бай.